За энэ хуулийн төслийг бол дэмжиж байна. Бидний хувьд ялангуяа зээлийн хөв бууруулахад эрсдэл ихтэй зээлдэгч нарын эрсдлийг эрсдэл багтаа бага одоо хэмжээний зээл авдаг хүмүүст өрүүлээд байгаа. Үүнээс гарахад бол нэн чухал юм аа гэж үзэж байгаа. Тийм учраас энэ хуулийн төслийг бол дэмжиж байна. Харин хэдэн зүйлийг бас үүнтэй Монгол банк санхүүгийн зохицуул хороор нь хамтарч хийгээсэй гэж бодож байна. Нэгдүгээр иргэдийн санхүүгийн боловсролыг сайжруулаасай. За энэ бол ингээл нэг муу зээлийн түүх үүсчихэд дараа нь тэрийг арилгахад их хэцүү. За ингээд ерөөсө насан туршдаа шахам тэр хүн дандаа өндөр хүүтэй зээл авдаг, эсвэл зээл авч чадахгүй гэд ингээд бизнес эрхлэхэд ч хүнд нөхцөл байдал руу ордог учраас зээл манай монголчууд чинь зээлийн санхүүгийн сахилгад жоохон муутай. За дээрэс нэмээд бид нар энэ үг түүхтэр анхаарахгүй байжгаад хувь хүн өөрөө дээрээ муу зээлийн түүх үүсгэчихвэ дээ. Тэм учраас санхүүгийн боловсролыг сайжруулах дээр сайн ажиллах хэрэгтэй байна. За хоёрдугаарт энэ одоо надад зүгээр хувь хүнд өөрт анзаарэгдсэн гадаад амьдарч хахад энэ банк санхүүгийн байгууллагаас зээл авахаас өөр аргагүй юм уус жоохон түлхээд идэм бэл. Тэгэхгүй л юу өсдгүү түүх өсдгүү хувь хүн дээр. Тэм болохоор хэдийгээр одоо хувь хүн өөрийнх нь дансан дээр баг мөнгө байсан ч гэсэндээ заавал кредит карт аваад зээлийн карт аваад зээлэг авч иж өөр дээрээ зээлийн түүх үүсгэхгүй л дараа нь ипотекийн зээл авахд ч байдаг юм уу, цалингийн зээл авахд ч байдаг юм уу, өөр ямар нэгэн зээл авах болохоор л тань дээр зээлийн түүх үүсээгүй байх гэдэг. Гэхдээ миний дансан дээр уг нь бол мөнгө байгаа штэ гэсэн ч зээлийн түүх гэдэг зүйл маш их чухал болчиход байгаа учраас зээл рүү иргэдийг түлхээд байдаг тийм нийгэм харагдсан Америкт бол тэгэхээр үүн дээр бас нэг анхаармаар харагдчихжээ. За 3 дугаарх нь энэ тэтгэврийн зээлийн асуудал дээр одоо та админ одоо юу хийчихвдээ? Яг үннийг хэлэхэд иргэдийн тэтгэвэр хангалттай их биш байгаа энэ цаг үед бид нөгөө талд нь энэ тэтгэврийн зээлэн дээр одоо хүмүүсийн ер нь аваад сурцсан яг одоо бүр тэрнийг хинжээд сурцсан, хэрэглээд сурцсан мөнгө нь хамаагүй гар хүрнэ гэдэг үл хэцүү байдаг Монгол банкныхаа. Тэгэхээр үүн дээр та нар нэг судалгаа энэ төр хийж ээж үүн дээр гар хүрхгүй дээ. Тэртээ дөрвөө тэтгэврийн хэмжээ бол хангалттай их биш байхад ахаад дээрээс нэмээд ингэж одоо хамаагүй одоо тэтгэврийн зээлийн хэмжээг хязгаарлал энэ төр гэдэг бол яг хэдэн хүмүүсийн нэг 5-10 хүмүүсийн 10% эрх ашигын зөрчигдөд байгаа асуудлууд байх юм бол ахмад насны тухай хуулиар угаасаа энийг бол хууль шүүхийн байгууллагт хандах зөрчлийн хуулиар хүүхд эцэг эхийнхээ тэтгэврийг хүүхдүүд нь одоо хууль бусаар аваад хүчрхийлж аваад энэ төр урдаас нь аваад үрээд авах юм бол үүнийг угаасаа хариуцах хэрэгтэй байгаа шүү дээ. Хуулийн дагуу хариуцлага хүлээх хэрэгтэй байгаа. Тэгэд үүнийг яагаад ингээ хамаагүй гар хүрчвэ? Тэгэхээр иймэрхүү асуудлууд дээр та бүхэн маань нэг цаашдаа нэг жоохон хариуцлагатай хандмаар байна. За энэ Монгол банк ер нь нэг санхүүгийн зохицуул хорон дээр сая улсын хурлын дарга очиж бас ажилласан. Улсын хурлын дэргэдэх байнгын ороодын даргын дэргэдэх зөвлөлийн гишүүд Монгол банкнаар бид бас очиж ажилласан. Зээлийн хүү бууруулах тал дээр та бүхэн маань нэг жоохон дөрвтэй арга хэмжээ амар ах юм. Бид нар 1990-ад оноос ингээл одоо өнөөдөр төдийгөөс үдий болтол банкны системээ эвдчихгүймсэн, банкны системдээ хамаагүй одоо гадны нөлөөлөл оруулчихгүймсэн гэсэн байдлаар төдийгөөс үдий болтол явхад нөгөө талдаа ерөөсөө шин байдлаар яг иргэдэд үзүүлж байгаа үйлчлэгээ энэ ялангуяа зээлийн хөв бууруулах тал дээр ийм алхмуудыг хийя гэж энэ банкны холбооны зүгээс ч байдаг юм уу, улсын хуралтайгаа, хууль тогтоогч байгууллагатайгаа, Монгол банктайгаа ч гэсэн ер нь нээлттэй ажиллаж байгаа тал төдийлөн сайн харагдахгүй байна. Одоо иргэдийн дунд ерөөсө хамгийн бухимдалтай сэдв зээлийн хөв болсон. Тэгээ үүн дээрээ манай одоо ингээ хувь гишүүн Батчуугар гишүүн өөрөө энэ хуулийг санаачлаад өргөн бариад явж штэ. Гэтэл уг нь энэнийг Монгол банкнаас санаачлаад засгийн газраас сангийн амнаас ч гэдэг юм өргөн бариад батлуулах бас нөгөө талдаа бүрэн боломжтой байсан юм шүү. За Батчуугар гишүүн хариулт өгье. Болгон тоёо гишүүн маш чухал асуудал хөндлөө л дөө. Энэ санхүүгийн боловсрал, иргэдийн санхүүгийн боловсрал гэж юм бол маш чухал. Тэгээ онооны систем рүү орсноор бол бас юу харагдсан бэ гэхээр бусад орнууд судалгаа харахад бол энэ financial prudence гэж англиар ярьдаг. Мөн financial literacy гэж ярьдаг. Тэр энэ нэмэгддэг юм байна. Энэ юугаар илэрхийлж байсан бэ гэвэл нийт системийн чанаргүй зээлийн хувь нь 1.91 хувиар буурсан тийм үзүүлэлт гарсан. Энэ нь бол 2004-өөс 2019 оны хооронд 28 оны судалгаан дээр. Гэхдээ цаашлаач гэсэн энэ бол Монгол улс ч гэсэн хэрэгжих болцоо гэж харж байгаа.
Монгол банкнаас санхүүгийн боловсролыг дэмжих тийм хөтөлбөр одоо явдаг гэсэн Дэлхийн банкны санхүүжилтээр энэ нь одоо үргэлжлээд явж байгаа мó үгүй юу бас Монгол банк тодруулна хаа. За энэ онооны систем таны хэлж байгаа зөвөө. Яг Америк болон одоо бусад улс орнууд бол заавал одоо зээл авч яж кредит картаа болж зээлийн картаа авч яж нэг оноо нэмэгддэг. Гэтэ энийг бол Монголд бол яг тиймэр нутагшуулах нь буруу гэж дотроо бодож байгаа. Тийм болохоор тодорхой яг тоглоомныхын дүрмийг одоо Монгол банк батлаад тэгээд тусгай зөвшөөрөлтөй хоёр компани өөрсдийнхөө одоо дата бааз дээр боловсруулад онооны систем өгөх юм. Тэгээд бас нэг хэд хэдэн зөвлөл Монгол илэрсэн юм аа. Жишээлбэл одоо онооны систем гар утсаараа байнга шалгаад ахаар юу нь буурдаг, оноо нь буураад идэг. Яагаад вэ гэвэл нөгөө байгууллагууд чинь энэ эрсдэлтэй иргэн байна. Яахаараа заавал онооны систем шалгаад идэх юм байнга гэдэг. Яс өмнөдөө бол үндсэндээ сонирхол шинэ бүтээгдэхүүн ороод байгаа шүү дээ. Тэгэхээр үүн дээрс Монгол банк анхаарч ажиллаж бас журамдаа баталж байгаа журамдаа илүү одоо өөрчлөлт оруулаад Монгол улсын нутагт илүү одоо хөрсөн дээр буусан юм хийнэ гэж бодож байгаа.